өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар за 30 жил хүлээгдсэн нийгмийн даатгалын реформыг хийхээр одоо шийдвэрлэж хамтарсан засгийн газрын үйл ажиллагаа эхэлсэн бол өнөөдөр нийгмийн даатгалын ерөнхий хууль мөн одоо хувийн нэмэлт тэтгэврийн хууль гээд нийгмийн даатгалын багц хуулиудын шинжилгээг инх хамгаалан сайд ус засгийн газрын хуралдаанд танилцуулж Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлэхээр бол бас шийдвэрлсэн. Мөн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан энэ эрх зүйн реформын бас олонний одоо хүлээлттэй байсан татварын багц хууль буюу энэ одоо татварын реформыг хийх чиглэлээр бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, хувь хүний орлогын албан татварын хууль, татварын ерөнхий хууль гээд одоо татварын багц хуулийг улсын их хурлд хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт одоо тусгагдсныхаа дагуу өргөн барихаар мөн шийдвэрлсэн. За мөн гадаадын хөрөнгө оруулалтыг одоо дэмжих, гадаадын хөрөнгө оруулагч нараа хамгаалах чиглэлээр эрх зүйн орчинг одоо сайжруулахаар өнгөрсөн 11 сарын хугацаанд хамтарсан засгийн газар ажилласан. За хөдөлмөрийн энэ хүн намын дарга Монгол Улсын одоо шадар сайд дор чандаар ахлуулсан энэ гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд эдийн засгийн яам, сангийн яамнуудын одоо бүрэлдэхүүнийг оролцуулж байгуулж ажиллаж исэн бол өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр энэ гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг мөн одоо улсын их хурлд өргөн мэдүүлэхээр бол одоо шийдвэрлсэн гэдгийг бас хэлээ. Тэгэхээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад холбогдох мэдээллүүдийг мөн сонссон одоо бас холбогдох үүрэг чиглэлүүдийг бол өгсөн байгаа. За энэ хүрээндээ одоо татвар, нийгмийн даатгал, за мөн гадаадын хөрөнгө оруулалтын хууль, за мөн одоо гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамыг байгуулсантай холбогдуулаад за одоо хууль зүйн дотоод хэргийн сайд бол гэр бүлийн хуулийг бас улсын хурлд өргөн мэдүүлэхээр өнөөдөр одоо ингэ шийдвэрлсэн. Энэ ажил бол яг цаг хугацааныхаа дагуу төлөвлөгөөнийхөө дагуу өрнөж байгаа. Тэгэхээр хууль боловсруулах процесс бол нэлээдгүй ажил болдог. Ажлын хэсэг нь байгуулагддаг, дид ажлын хэсэг байгуулагддаг, их хурл дээр байгаа ажлын хэсгүүдийн саналуудыг тусгадаг. Ингээд яг төлөвлөгөөнийхөө дагуу бид нар одоо энэ 6 дугаар сард эдгээр хуулиудыг одоо улсын хурлд өргөн мэдүүлэхээр ажиллаж байсан. Энэ хүрээндээ одоо энэ шийдвэрийг бол гаргасан.